Эхлэхөө. Хоёр дахь дугаараар алкогольны хэрэглээ хамаарал түүний хор уршигын талаар ярилцахаар шийдсэн. За эхний асуулт жаа хүндхөө очиж магадгүй. Гэхдээ үннийг хэлэх ёстой. Яг үнэн бодит зүйлийг ярих нь нэвтрүүлгийн гол мөн чанар. Алкогол таны амьдралд асуудал болж исэн үед байгаа юу? Бага. Оюутан байхад тухайн үед л одоо тэгээд найс нөхдөдтэйгэх дөргиж дэрвэж явсан. Тэгээд бидний үед чинь тэгэл яхав. Алкогол хэрэглэх. Найт клубд орох үе чинь л цэцгэлж исэн үе. Тэр үедээ би нэг согтуугаар тээвэр хэрэгсэлж олоод яваадаг. Нилээн хүндхэн амарт ороод. Амьдралынхаа 2 жилийн имлэг домдгаар явж өнгөрөөсөн. Тэгэл их харахуд орсомжлээд юм да одоо гэтэл. Харамсалтай тий. Маш их харамсалтай. 2 жил гэдэг бас удаан хугацаа шүү. Тэгэлгүй яах вэ? Эрүүл мэнд хамгийн гол нь цаг хугацаагаа алдна гэдэг чинь л. Сэтгэл утралд орж исэн аа. Орно шүү дээ. Хинч миний ажид байхгүй шүү тухайд бол. Яг тэр хүнд хэцүү цаг үеийг нь яаж даван туулсан бэ? Хүн өөртөө л ярина да. Бодит байдал дээр ийм л шүү дээ. Хинч миний ажид вэ гэдгээл ярьдаг юм бэл. Ахиж л тэр алдаагаа давтахгүй талаар л тэр орон дээр хөвтөж явахдаа л өдөр болгоно л тэр тухай л бодно. Одоо л би тийм ямар ч хэрэглээ байхгүй. Харин чиний хувьд? Миний хувьд хар бараанд дурсамжууд зөндөө байгаа. Нэг биш бүр зөндөө байгаа. Анх компани байгууллаа, өөрөнгөсөө офстой болоод, ажилчтай болоод, ажлуудаа хийж эхэлж исэн үе. Нэг орой ажилд харсан байсан найзууд хүрээд ирсэн. Нэг шилэн барьцсан. За найзын ажлууд их гоё эхэлж байна. Офс дээр чинь. Офс дээр нэг шилэн унаа. Тэгэл офс дээр нэг шилэн муучаад гараад нэг газар суусан. Тэгээ яг уугаад дундуур нь найзууд бас нэг яг үг хайж эхлэв те. Арилжаа 8-ны талаар ингээл. Тэгээд жоохон шар өдлөөл, жоохон бардам те, ангро те. Яг ингээл дэвэндүүлж исэн юм шүү. Тэгээ би энд байгаа тооцоог чинь би утсан дээр ганц хоёр товчлуур дараал хийчин заяа гэл ангрол арилжаанууд нээж исэн. Тэгээ кадр байхгүй өглөөс ирсэн. Өглөөс ирсэн миний 550 сая төгрөгийн данс нь $200,000 үлдсэн байсан. 550 сая төгрөгийн данс. Нийлдэлтэй арилж байгаа ингээ нэгэд орхигдсон хаагаагүй. Тэгэл их сэтгэл утралд ороод шаардлагатай байсан. Айгүй хүн туссан. Тэгээ тэр өдөр нь би 250 сая төгрөг олж аваад танслага байгаад нөгөө 550 сая төгрөг олохын тулд арилжаагээд алдаад ингээ би 2 хоногийн дотор найзуудтайгаа 800 сая төгрөг архиуж исэн үе. Их хугацаа алдсан. 800 сая төгрөг босох гэж бас хичнээн хусаа зарцуулсан мөлий дөнгөж эхэлж исэн үе. Тэгээ хүн дээр туссан. Хажуу ойр авийн хүмүүс ч гэсэн арх гэж баян ярьдаг. Тэгээ сэтгэл готролд нэлийн удаа хугацаанд орсон. Тэгэл тэрний дараа бас удалгүй тэр явдлаа дурсаал архиугаал. Тэгэл түүнээс хойшоо 2 машинтай байсан. 2 машинаараа 6 машин мөргөл. Нийтдээ би 8 машины асуудалтай болсон. Их мэтлэн миний амьдралд арх бас алкогол билээдгүй хүнд асуудал болж исэн үед зөндөө байдаг. Дан ганц мөнгө санхүүгээс гадна тойрных нэг ч гэсэн жийдэг. Цаасан доо. Ялангуяа ээжийг тэ аавыг хайртай хүмүүсийг хамгийн хэцүү нь хайртай хүмүүсийн сэтгэл санааг л зовох л. Та одоо л огт хэрэглэдэггүй юу? Одоо л огт хэрэглэхгүй. Би угаасаа алкогол аллержитэй болсон. Одоо чи харин хэр алкогол хэрэглэж байна? Сургамж хэр яв? Би бол тохируулж хэрэглэдэг. Одоо тохируулж хэрэглэнэ гэж байх уу? Гэхдээ яг тухайд хатуу алкогол их уудаг байсан. Олон нэг оруудаг байсан. Тэгээд тэр дурсамжууд нөгөө нэг хар бараан дурсамжуудын араас болохоор манай нэгнээс чи ингээ вайн уугаад байгаа. Орой болгоноо вайн авчиж өгдөг гэсэн. Дөрөв унттай 100 г вайн уугаад сурч. Тэгээ зогсоо сурч. Хамгийн гол нь зогсох. Би ч гэсэн яг наав үе чи ингээ даваад гараад гэсэн юм. Би ч зогсож чаддаг л болгомоор юм. Тэр нэг хэсэг хугацааны дараа нэрэл хаамч хинтээч уусан базрыг уугаад татгал заад гэлүүгээ харчдаг эрүүл ухаан санаатай. Тохируулж уугаад сурцсан 2 жил гарсан юм байна. Яг нь алкогол хэрэглэдэг хүмүүсийн 5 ангил багтаагаад байна л да. Алкоголын хит хамааралтай хүмүүс, эрсдэлтэй хэрэглэдэг хүмүүс, асуудалтай хэрэглэдэг хүмүүс, тохируулж хэрэглэдэг хүмүүс, огт хэрэглэдэг хүмүүс. Олонтойгоо болохоор олон хүрээлэлд байдаг болохоор
Тэгээ би яг нэг зарчим бол одоо бол энэ 3-аас дээш хүн цугулсан газар болоо. Алкогол хэрэглэхгүй гэсэн зарчимтай. Хит их олон боллоо л те. Агаар нийлэхгүй байгаа тахаар тэндээ ингээ асуудлууд үүсч эхэлдэг. Тийм шүү дээ. Тэр эрсдэлтэй болж эхэлдэг. Тийм болохоор яг санаа сэтгэл нийлсэн хин нэг маш сайн мэддэг, заагааш нь сайн мэддэг 3-аас доош хүмүүстэйг бол алкоголыг нь тохируулаад хэрэглэждэг. Тийм шүү дээ. Сайхан яриа өрнүүлж байгаа үед ч байдаг юм уу? Ил галын дээр гээд нэг 50 г цагаан вайн ч юм. Гой vibe нэмэх үед үднээс л тэр л хамгийн зөв хэрэглэх. Жишээ нь хоёулаа нэг онгод оруулах гэж Шангрилад очиод нэг хоол идээ суухтаа нэг наадан дотор нэг пи уучаал тэгэл зогсоол харчиж байгаа юм шүү дээ. Тий. Яг тэр бол маш гоё vibe руулж байгаа шүү. Тий. Түүнээс бас огт хэрэглэхгүйгээ суугаад байгаа чинь бас асуудалтай. Асуудалтай. Тий. Одоо Монгол хүн байна бас нэг хай нэг айрыг уух ч гэдэм юм. За нэг гоё ойн баяр тэмдэглэж байгаа хүний төрсөн өдөр дээр очиод нэг нэг ганц пив зөвлөний 50 г коньяк ч гэдэг юм тий. Тэгээ суух чинь бас гоё шүү дээ. Чинь юунд л амьдраад байгаа юм бэ? Би бол хувьдаа алкоголны зөв зохистой хэрэглээ байдаг гэдэгт итгэдэг. Тэрийг яг би өөрөө биеэрээ мэдэрсэн хүн. Гадны усуудыг ингээл аялал зугаалгаар яваад ажиллаар явхаа хардаг олон хүмүүс цугласан дээр шөнийн гудамжуудаар тий човны гудамжуудаар явдаг. Яг манайх шиг тийм асуудал нэрсэл гардаггүй. Манайд бол нэг бараг л 3-аас дээр шүн цугларсан архитект бол ер нь муудалцсан хэрүүл маргаан болоод дуусдаг. Таны ер нь юутай холбоотой гэж боддог? Culture, соёл. Ерөөсөө л энэ алкогольны төрлийн хэрэглээг чи ер нь бол одоо 10-ны орнуудад culture, соёлтой л хэрэглээ гэдгээс нь үзэж байгаа. Германчууд хэрэгэлсэн бол би энийг одоо өөрөө бие янах чадвартай л байх хэрэгтэй гэдэг үднээс л бүр ингэ соёлын суудсан байдаг болохоо магадгүй зарим нэг нөхцөлд биднээс илүү хэрэгжилж байгаа шүү дээ. Европын орнуудын хэрэглэл хүмүүс бол германчууд бол энэ ажил дээрээ пив уусууж байгаа юм шүү дээ. Тийм. Бэлөө сэрээд уудаг, орой унтахтаа уудаг. Тийм. Нэг англичууд энэ төр бол 1-2 шил пив бол нэг тийм гайхаад ахаар зүйл бол биш. Хэрэглээ болцсон тийм. Хэрэглээ өдөртмээ. Жишээлбэл тэнцэж одоо шар ариг гэдэг нь хамгийн их үүссэн газрын хүмүүс чинь тэрийг яаж хэрэглэх юм мэднэ. Хин нэгний орон зайд халтаж болохгүй тийм. Би бол зүгээр товчхон тайлбарлахад өөрийн бодож байгаа зүйл шүү. Бус хүмүүс юу гэж бодох юм мэдэхгүй. Сэтгэл санааны асуудалтай байгаа үед л энэ зүйлийг хэрэглээд юм гэж боддог. Монголд бол баг найз нь болсон юм шүү. Монголд бол нөө сэтгэл заслын шалгарсан шилдэг хэмжиж өөрөө алкогол болчихлоо шүү. Харин тийм. Яг хэцүү байна уу те? Асуудалтай байна уу, зовлонтой байна уу? Уудаг. Нөгөө талд нь бас баярлж байгаа бол те. Альсвал шагнал одон медаль ч юм уу те. Үнэхээр юм амьдралын сайхан мөчт бол сайн хүмүүстэйгээ, ойрын хүмүүстэйгээ суугаад уугаа суухт бол болохгүй зүйл бас байхгүй. Хамгийн гол зүйл нь сэтгэл санааны тайван байх үедээ, сэтгэлийн асуудалгүй байх үедээ зөв зохистой хэрэглээ сурчвал тийм хортон ундаа гэж бас боддог. Ер нь бол бүхэл нэвтрүүлгээр бүхэл сонин хэвлэлүүдээр бичвэрдээр бол те архины хамгийн муу мухай зүйлсийг л их бичдэг шүү дээ. Тэр архин муу мухай биш хүний тэр дотор уг сэтгэлд нь муу мухай зүйлс байгаад байгаа болохоор тэрийг эрүүлдээ илэрхийлэхгүй өөрийн ухаан санаа баларцсан байх үед л илэрхийлээд байгаа шүү. Тэргээ зүгээр тасарсан байхдаа би тэгсэн ингэж хүмүүс ярьдэн шүү. Тасарсан байхдаа тэгэлцсэн. Тасарсан байхдаа юм бол гаргацсан юм. Уг хүн л тийм гэж бод. Та юмтай санал хэлэх. Нэг талаасаа тийм. Яагаад тэгэхээр энэ одоо альва гэмт хэрэг зөрчил муудалцах юм болгоод бүгд тэ архив буруутгаад байгаа биз. Монгол цогтууж ялаарж байгаа юм боллоо. Монгол гэр бүл салд идэвхтэй гэр бүлийн хүчирхийл боллоо. Тэр хүний буруу биш тэ зүгээр архины буруу юм шиг яриад байгаа биз. Тийм объектив хандаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа чамтай санал нийлж байгаа нь нөгөө талаас ямар учиртай вэ гэхээр арх гэдэг зүйлийг одоо тийм бид нар бол чигших цаг нь болцсон. Энэ бол айгүй боломжтой гэдгийг би юунд дээр сарж нэхэр одоо танай үеийн залуучууд хатуу архийг бол юм хэрэглэгээ эрс багасгацсан байна. Энэ бол маш том амжилт шүү. Одоо эргүүлэл анзаарал та жишээл одоо үндэсний сайхан баяр цагаан сараар болох гэж байна. Сүүлийн 10-15 жил цагаан сараар хүмүүс хатуу ундаа буюу архийг хэрэглэх нь эрс багасцсан. Бүр эрс багасчлаа шүү дээ. Өшөөж багасах байх. Энэ ч утгаараа одоо шинэ залуу үеийнхэн маань маш гой соёлтой болж байгаа. Шахуулд нь штэ. Тийм баяр наадмууд дээр очил те.
найрны 3 ундаг аав гэл. Тэгээд манайх энэ тамганы найраа жил болгон хийдэг. Би бол дандаа хайртай дотны хүмүүсгээ бүгднийг дууддаг. Яг жил ирэх тусам би хэлж байгаа. Шахаж болохгүй шүү гэсэн хүмүүсээ. Уух хүмүүс нь уухгүй хүмүүс нь уухгүй. Хуулийн дагуу ч гэсэн баг шахах чинь гэмт хэрэг болчихлоо шүү дээ. Тэр хүн ууцсан явж байгаад ямар нэгэн асуудалд орвол тэр хүмүүс нэрслийн хүлээх юм. Хөтөөл хүлээхгүй шүү дээ. Тэр би энэ шахах гэдэг зүйлийг бол бүрэн эсрэг үздэг. Тийм шүү дээ. Утгагүй зүйл байгаа шүү дээ. Сонголт шүү дээ. Тэгээ нэг үгтэй байгаа шүү дээ. Эзний голоод нь эдийн голоод байна уу гэл те. Тэгэл хойноос нь энэстэй ийм болчихжээ, энэстэй тийм болчихжээ. Хамраас өхөөл. Альсвал энэ ста муу юм байна гэж баг уухгүй бол те. Тэгээ би зөв яг нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстээ ямар нэгэн баяр наадам тэмдэглэж байгаа бол тэмдэглэлт үйл ажиллагааны хэн нэгнийгээ битгий шахаараа. Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс явж идэв шүү дээ. Байлгүй хүмүүс нь гэмтэл үүссэн те. Аль эсвэл сэтгэл санааны асуудалтай байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Аль эсвэл архи угаасаа биеийг хүлээж авдаг хүмүүс байгаа шүү дээ. Жишээ нь одоо ингээл архи угаараа улаачдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр бол нэг биеийг хүлээж авахгүй л байх гэсэн үг шүү дээ. Тэгээд янз бүрийн асуудал шалтгаантай хүмүүс байхад битгий шахаараа л гэж захимаар байна. Тий. 100% санал нэг байна. Ягаад тэгэхээр эн чинь өөрөө утгагүй зүйл л дээ. Одоо би тэр одоо эзнийг голж ийн, эдийг голж ийн гэдэг талаас биш. Хүн хүсэхгүй байгаа зүйлийг тэгж одоо хүчээр тий тэрийг хэрэглүүлнэ гэж нэгдүгээр утгагүй зүйл. Хоёрдугаар бид нар одоо энэ төр хөгжмөр биш дээ. Хөгжмөр биш дээ тий. Одоо би одоо гайхдаг жишээлбэл одоо ингээд хүүхдийн дайхны найр гэж болдог тий. Үсийн авах хүсэл. Тинчээ ингээд гэр бүл ах トゥ амаатан садан найз нөхдөөрөө цуглчаад нийлээд архи угааддаг. Хүүхдийн баяр дээр те гоё зан заншилтай баяр дээр архи уу. Тэрнээ бол сайхан айраг цагаа тавьчих л та те. Сайхан айраг угаад дуулж хурдаад инээ чанаагаа сайхан хоол идэл өнгөрий. Аз жаргал хүсье. That's it. Тэгэл болоо ахгүй. Тэгэхгүй тэрийг далимдуулж ингээд архитан согтуурдаг. Голын ирэг дээр 100 очиод архитан согтуурдаг. Тэрнээс болоод тэр бага насны хүүхдүүд усанд эндж идэг те. Энэ бол одоо шуудхан хэл. Энэ бол эрүүл ухаантай хүнээс гарах үйлдэл биш шүү. Нэг цэцэрлэгийн багш надад хийж хэлж ирсэн. 3 настай хүүхдүүд байна гинэ. За. Гэсэн чинь 2 хүүхд. Ер нь хүүхдүүд бол эцэг эхийнхээ тол юм аа гэх тээ. 2 хүүхд ингээл аяганд ус ичээл тулгаал төлөө гэдээ угаад байна. Тэгэхээр тэр бол эцэг их юм хүүхдүүдийн хажууд энэ архиуд байгаа. Хүүхдүүд нь төлөө гэл тээ. Ингээл угаад шүү дээ. Би бол зүгээр эцэг эхчүүд яг хүүхдүүдийн хажууд гэр бүлтэй гэртээ архиухыг бол би зэс сайшаад. Тийм, ойлгомжтой. Эргүүлээд чинь төлөөс нь юу байх вэ? Чи төлөөс нь юу байд гэж бодож чинь тэрний. Одоо цэцэрлэг дээр тэр тулгаж байгаа хүүхд 20 жилийн дараа ямар болох вэ гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. Нүдэн дээр нь хоногшоод өссөн шүү дээ багаас нь. Намайг ухаан ороход л манай гэрт архийг төлөөгөө л уудаг өсөд гэдэг юм. Энэ subconscious mind гэдэг зүйлд ингээд хоногшсон байхгүй тэр хүүхдэд. Өмнөх дугаар дээр ярьжсэн дээ. Далд хумсарт нь суудаг гэж хэлжсэн. Яг тэр чинь аахгүй. Тэгээд нэг ийм судалгаа байгаа. Гэр бүл сөргөлдөөний 87% архинаас болж, гэр бүл салтын 58.3% архинаас болж, хүү ам болон хүчингийн иргэн 90% архинаас болж. За оюуны өмсөлтөд төрж байгаа хүүхдүүдийн 58.4% нутамжлаар архинаас болж гэдэг. Энэ өндөр тоон үзүүлэлт гарсан байна. Тэгээд гэмт хэрэг үйлдэж байгаа хорхонгид хоригдож байгаа хүмүүсийн 70-аас дээш нь алкогол хэрэглэсэн байх үедээ тэр ухаан гэмт хэрэг үйлдсэн гэсэн судалгаанууд юм байна. Тэгэхээр яг энэс үүдээд нэгийг бодож энэ хоёрыг тунгаах хэрэгтэй. Тэг бас яг алкогол хэрэглэсэн үедээ тэр асуудал гаргаад байгаа шалтгаан нь юу болж? Хэцүү бах тий. Чи ер нь одоо чи чамаас сумаар л тий. Чи бол залуу үеийн төлөөлөл. Чи алкоголны хэрэглээтэй байх үедээ ямар нэгэн тийм зөрчилдөх үйлдэл чамаас гарах байдал анзаарэгддэг. Юунаас зөрчилдөг? Хин нэгэнтэй муудалцах. Магадгүй ингээд найз нөхдөдөө одоо найз бүсгүйтэйгээч байдаг юм уу? Чи нэг тийм эцэгтэйгээ сөргөөчлөлтөх үйлдэл гарч ийн үү? Зөндөө. Тэгэхээр энэ ч нэс ч дүн шинжилгээ хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр алкогол хэрэглэсэн үедээ чи тэр үйлдэлээ гаргаад байна гэдэг чинь чи өөр үед одоо спортоор хичээлэгч байдаг юм уу? Тэ? Сэтгэл зүйчтэй уулздагч байдаг юм уу? Эсвэл хоббитэй болох хэрэгтэй. Би бол тэгж ойлгосон. Өөртөө өөр дээр бол хүн л болсон. Хүнд нь амьдралаас.
Тэ ажил бүтэхгүй. Тэр болгонд л одоо манай үеийнхэн бол ингээд хүнд ингээд асуудал ярина. Би жишээ нь тэ өнөөдөр ингээд миний ажил юм байна, ахын ажил ингэчлээ жоохон фейлдчихлээ гэж ярих төрлийн хүмүүс биш байхгүй. Ягаад бидний багт нь кодлцсон. Хөөе, ир хүн юм бич битээ шилжчихнэ. Ойлгохгүй шүү. Ойлгохгүй шүү. Тэр хүн бол дугаа бай гэж суулгацсан болохоор стил тэр хайцсан дотор бол байгаа байхгүй. Тэгэн гоо тэр юм чи нэг өдөр л ингээд дүүрэн шүү дээ. Л хуралдсаар гоод нэг өдөр л тэр чинь арх сэдрийгээд гал явцлахгүй юу. Тэгэхээр энэс сэргийлэх хэрэгтэй. Гоо хоббитэй болох хэрэгтэй. Ярилцах хэрэгтэй шүү дээ. Дашка бро өнөөдөр ахан жоохон тийм бэ. Ахтайгаа жоохон юм яриа суучаач. Бийцэн тэрүүлдэг гаргах хэрэгтэй байхгүй. Миний л хувь үний л асуудал шүү дээ. Арх бол эмч хизээч байж Биш. Сэтгэл заслын их юмч биш шүү дээ. Хизээч тийм байгаагүй. Тэр сэтгэл зүйчд очих хэрэгтэй шүү дээ. Ярилцах хэрэгтэй шүү дээ. Асуудлыг гаргах хэрэгтэй шүү дээ. Энд дээр шийдэл олох хэрэгтэй шүү дээ. Архиулаа маргааш нь асуудал хийгээрэй. Юу ч шийдэгдэхгүй. Тэ? Улам дордно. Тэр бол 100% нь. Архиусны маргааш нь хүн уцаар ярихад хүртэл, дуудлага ирэхэд хүртэл сэтгэл төвшлтийн нөхцөл байдлыг илэрдэн шүү дээ. Ингээл тавгүй болоод те хоол холдод хоолоогоор давахгүй. Тэр нэг юмнаас айсан ицсэн байдалтай. Тийм яг үнэн. Тэг би ингэж бодсон. 3 жил гарангийн өмнө нэг айлд очиж туссан. За. Гэр орны бүх юм шийдэж байгаа, баярчулж исэн бүх асуудлуудыг ингэ шийдэж байгаа туссан. Тэр нь болохоор би нэг зам дээр ингээл хогшуулж байгаа түүхий ажилт юм шүү дээ. Нэг хичиг сонгоод. Тэгээд гэрт нь очисон, бүх асуудлыг шийдсэн, их баярлсан. Ах ажил хийдгүй байх хүн. Ажил хийдгүй. Жоо уудаг те. Тэгээд яагаад уугаад нэг завтаа болох юм уу? Тэгсэн чинь хойдлогын айл нь 12 хүүхэдтэй гэнэ. Хүүхдийн мөнгө авдаг. Сая 200 мөнгө авчих шин. Тэгээд тэр ах эгч хоёр бол ажил хийдүү гэж. Архиудаг гэж. Тэгээд би завтаа болохоор хүсэл тэмүүлэл мөрөдөл зориг байхгүй байгаа болохоор арх гэдэг нь эдэнд их татагдаж гүн хамааралтай болоод байна уу гэдэг дүнэлт хийжсэн. Тийм ээ энэ бол бүр айгүй завтаа болчихсон бил. Би бол ингэж боддөг шүү дээ. Одоо энэ гэр бүл болж байгаа улсууд ялангуяа шуудхан хэлэхэд энэ бол том сэдв. Гэхдээ миний гаргалгаа юу гэхээр за жишээлбэл танаа үеийн чинь те амьдралын хань ижлийг сонгох. Одоо бонд үүсгэх процесс яваад шүү дээ. Хоёр ос бонд үүсгэлээ. Би винтэй харж танилцах хэрэгтэй байхгүй. Тэ? Хамт зээл төлж үзэх хэрэгтэй. Хамт хүнсээ цуглуулж үзэх хэрэгтэй. Хамт магадгүй алкогол хэрэглэж үзэх хэрэгтэй байхгүй. Энэ хүн алкогол аддикт болох магадлал хэр юм бэ энэ хүнд? Таних хэрэгтэй байхгүй. Нөгөө тэгүр алкогол хэрэглэдэг хүмүүс маань ганц эрэгтэй хүн үү гэдэг чинь бас их сонир ойлголт болж байна. Хоёулаа диктаторнгууд антол хистори ярьж байгаа. Өнөөдөр цэнгэний газар ороход хэдэн хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг бас харах хэрэгтэй. Чи юу гэж бодож байна энэ талаар? Эмэгтэйчүүд их байгаа. Би тэрийг бол зөв санхүүгийн байдалтай холбоотой гэж боддتي. Эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээрээ даалгаж тооцоогоо хэлгэж архиудаг. Эрэгтэйчүүд байнгын архиугаж чадахгүй байгаа шүү. Эмэгтэйчүүд даахгүй юм чинь. Тэгэхээр санхүүгийн асуудалтай холбоотой болохоор охтууд их архиугаад байна гэж. Тэгэхээр эмэгтэйчүүд нь илүү мөнгөтэй байна гэсэн үг. Үгүй эрэгтэйчүүдээрээ даалгаж их угаад шүү. Яг энэ. Тэгэхээр миний нөхөрсөх зөвлөгөө тийм байгааз. Тэгтээ бас залуучуудаа найз зохин, гэр бүл, хамтран амьдрагчид сонгох. Ер нь бондын харилцаа үүсгэхээр л бол тэг бас эмэгтэйчүүдийн өөр хөөрөг хариуцлага илүү эр хүнийхэн бодвол бага байна. Багтай болно. Нөхөр бүхнийг шийднэ. Тийм болохоор уугаад байна, гадуур яваад байна, завтаа байгаад байна, цаг зав чөлөөтэй байгаад байна. Тэрнтэй зөв холбоотой байх гэж юм бодож байгаа. Тэгэхээр алкоголны хэрэглээ гэдэг зүйлийг дан ганц эрэгтэй хүнтэй холбож ойлгож болохгүй. Би тэгж бодож байна. Шийдэл яривал би ингэж боддоо шүү дээ. Ингээл гэр хорооллууд энэ бүр төвийн дэлгүүрүүдээр зардггүй архинд зарддаг юм л шүү дээ. Хямдхан дараал хаяг бичиг шошглоогүй ямар компани хийсэн мэддэхгүй их хямдхан архинууд орой болгон гэрлүүг автал аваад ордог. Хэд их хямдхан байгаад болохоор их уугаад байгаа юм шүү. Та юу гэж байна? Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа тэгээд архины үнийг нэмлээгээд архи ухаа болно гэсэн ойлголт бол. Яг би бол жоохон капиталист үзэлтэй хүн. Тэр үднээсээ хүртэл энийг одоо
зохион байгуулалтанд нь оруулахын тулд одоо заавал улс бүхнийг хийх шаардлагагүй тийм тодорхой хэмжээний татвар дээр нь ч гэдэм үү журамдын нэг хувийн хвшлүүдтэйгээ тохиролцох юм бол энэ дан ганц үнээр нь энэ архийг уун гэдгийг Гэхдээ бас буруу ойлголт баглагч байна. Багасах нөлөөтэй баг. Магадгүй шиг үнэтэй боллоо зарах газар нь бага болчихно. Тэгээ шийдэх 100 мянга болчиход хэцүү л дээ. Манад 270 хүн тутамд нэг архины дэлгүүр ногдож ийн гэсэн судалгаа гарсан байлээ. Нэг хүнд 29 литр арх жилдээ ууж ийн гэсэн судалгаа гарсан. Одоо энэ нэвтрүүлэг эхлээд нэг 15 минут болсон байна. Та өдөр 15 минут ярилцахад ирнэ. Дэлхийд даяараа 90 хүн нас орчлаа. Архинаас болж. 1 минутанд 6 хүн нас орж байна. Жилдээ 3 сая хүн архинаас болж нас орж байна. Тэгэхээр нөгөө нэг шийдэлгээд байгаа нь архины нөгөө хор уршигч өөрөө эрүүл мэнд шүү дээ. Өвчлөл үүсгэж чинь те. Маш олон төрлийн өвчлөлүүдийг үүсгэж чинь. Хосол аваарууд их болж чинь, аюулт үзэгдлүүд их болж чинь. Бид нар шийдэл тал дээр бол юм ийм их муу мухай зүйлс ингэ байгаад нь шүү дээ. Тэгээд нөгөө нэг хөгжингүү орнууд, хөгжсөн орнууд архины хэрэглээ багтай. Харин ядуу улсууд, хөгжил буурай улсууд архины хэрэглээ их байна. Тэгээд эдийн засгийн чадамжтай л бас нөгөө нэг архич холбогдоод эхэлж байна. Тэгэхээр манай улс гүрэн хөтөө бол эдийн засаг сайн, хүн болгон аз жаргалтай, авсан цалин амьдралд нь хүрдэг асуудал багтай байсан бол архины хэрэглээ бага байсан байх гэж боддتي. Архин толгоогоо мэдээлэх хүмүүс бага байх гэсэн. Магадгүй. Энэ гэхдээ олон талт олон зүйл яах л та. Нэг би бол тэгж л бодож. Нэгдүгээр боловсрал тэгээ өмнөх дугаард хэлжсэндээ боловсрал маш чухал байна. Хоёрдугаарт маш цаг завтай байгаад байна. Тэ маш хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ бид нар илүү сайн урагшлах хэрэгтэй, боловсралтай байх хэрэгтэй. Соёлд суралцмаар байна. Энэ гурав байхад бол ер нь архийг бол алкоголын хэрэглээ бол багасах хаа. Сүүлийн үед Монголын бизнесийн орчин тэлж байгаа илүү сайн хөгжиж байна те. Одоо энэ жижиг нэрийн барааны дэлгүүрүүдийг илүү их гоё эрчимж байна. Финтек салбар хөгжиж байна. Энэтэй холбоотойгоор залуучууд маань ч гэсэн цагийн ажилд их идэвхтэй хамрагддаг болсон. Тэдний маань ертөнцийг үүсэх үзэл өөр байна. Тэрнтэй энэ бүгд ийм болоод эхлэнгууд манай одоо үед нь 20-с 25 насныхан 20-с 30 насныхан бол тийм хатуу алкогольны зүйл хэрэглэх нь хамаагүй багассан байна. Мэдгүй би таарлддаг юм уу? Гэтэ энэ залуучууд ингээд хамаараа сурдаг юм хэрэгжилж шít. Яг хөө тэр бол тэгэл байх л баг. Тэгээд би тэр хизээж би хэрэглэн салж алкоголоос илүү хизээж би тэр зүйлийг бол зөвтөж үзээгүй. 90 оноос өмнө нэг социализмс арчлал руу шилжих үед одоо нэг гудамжны бөбөө гэж яриад шít. Тийм хүмүүс бий болсон. Социализмын хүн болгон ажилтай. Тэгээд тухайд арх хэрэглэдэг хүмүүсийн тоо одоогийнхоос бол бага байсан судалгааны үзүүлэлтүүдийг харуул. Одоо арчлал руу шилжээд олон хүмүүс ажилгүй, тэтгэвэр тэтгэмж хөнгөлөлт авдаг хүмүүс ихтэй. Буюу зөв завтай хүмүүс их олон болчиход. Харин тийм. Завтайгаад болохоор арх уугаад байна. Гэхдээ би хэлээд шүү дээ. Хин хэмгүй байгаа хүмүүст мөнгө ороод ирэхээр юу хийн? Архил уу шүү дээ. Улс нь тийм болгож шүү дээ. Яг үннийг хэлэхэд. Манай улс нь тийм болгож байгаа үстэй. Халамж гэдэг нэрийн дор те. Одоо зөндөл юм. Ганц энэ хурууныхаа үеийг ингээд алдсан те 29-тэй залуу таньдаг нийгмийн ажил, хорооныхоо нийгмийн ажилтнаар яриулаад тэгэл одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг тоонд ороод сар бол хуулсаас мөнгө авч штэ. 800 мянга гаруй хүн тэтгэмж авч байгаа гэсэн судалгаа байлаа шүү. Тэ? Аллын халамжийг тэгэхээр халамжийн автгаар л өөрөө бас архив үндсийн тавиад байна. Бас нэг шалтгаан болж өгöd байна. Өө тэр чин бүр ингээд хөөх юм бол эдийн засгийн алуурчин баггүй. За жишээ нь бод. Одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдэг иргэний тодорхойлолтод орчхоор сар болгон мөнгө нь орно. Тэрийг авчиад дурын банк усаас очиод нэг машин лизингээр авчиж байгаа. Банк ус өгч нь яагаад улсын мөнгө асуудалгүй орно. Халамжийн мөнгө нэг ч өдөр оройтхгүй орно. Тэр нэг машин өгч нь. За тэр үн чи яах вэ? Сайхан ямар ч татвар төлөхгүйгээр тэгээ ингээд машинаар ямар нэгэн такси үйлчилгээ эрхлээд за тэгжид гэр бүлтэй болоод энэ ч нэг сонгуультай ойрхон те нийгмийн ажилтан хандлж байгаа хашаа байшаа аваад амьд чинь хүүхэд нь улсын цэцэрлэгт дүнгүү, улсын эмнэлэгт дүнгүү хинч татвар төлөхгүй амьдрна. За тэгээ яах вэ? Юу ихэн тэр хүмүүс чинь. Өөрөөр ерөөсөө өдөрт гараад машинаараа л явахгүй тэгэл архил ба штэ. Халамж ч өөр хатгаарахаараа шууд хамаарлан алкогол руу ордог. Угаасаа тийм бичигдэг хуультай байхгүй. Энэ алкогольны хор уршигын судалгаанаас харах юм бол гэр бүл сөргөлдөөний гэр бүл маргалдааны 87% алкогольтой холбоотой байна. Гэр бүлийн саллтын 58.3% алкогольтой холбоотой байна. Хүн ам болон хүчингийн иргэн 90% алкогольтой холбоотой байна.
оюун өмсөлтөд төрж байгаа хүмүүсийн 58.4% нь алкоголтой холбоотой гэсэн юм судалгаанууд гарсан байна. Тэрнээс гадна Аз Монгол улс бол алкоголны хэрэглээгээр 4-т бичиж байна. Бас өндөр үзүүл. Тэгээд ингээд үзэхээр нийгмийн аюул энэ алкогол баг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд наригдахаар томоохон асуудал болчлоо. Энд дээр улсаас одоо хууль тогтоомжууд гаргаад нэмэлт өөрчлөлтүүд оруулаад үйлдвэрлэгч талаас нь ч тэр хэрэглэгч талд нь ч тэр аль алинд нь хөлийн зохицуулалтуудыг хүргэж ажиллахгүй бол туу удалгүй нь улс алкогол живлээ. За залуу хүн чиний хувьд би чамаас асуултаж асуумар санагдчихлаа. Чи битээр үйл гаптай те? Чи өөрийнхөө үеийнхнийг юу гэж бодож байна? Алкогол хэрэглэдэг талаа. А яавал энэ чиний сайн хийсэн тоо үзүүлэлт баримт буурах бол. Нэг л амтаа болгоо явдаг. Гэхдээ танаа үеийнхнийг ярьж байгааг би төдийлөн сонсож байгаа хүн байна. Манай үеийнхэн алкоголны хэрэглээ харьцангуй бага болсон байна өмнөх үеийнхнээс. Алкогол ууж хэрэглэдэг хүмүүсийг жигшдэг болсон байна. Муу өмтөр үздэг болсон байна. Тэгээд тийм хоббитой болчих. Өмнөх үеийнхэнд бол хобби гэдэг зүйл байхгүйсэн тийм. Одоо энэ янз бүрийн дагцын спортоор хичээлж юм, цанаар гулгаж юм юм загсан дэвж юм. Тийм. Янз бүрийн төрөл бүрийн хоббинуудаа хөгжүүлээд алкоголыг орлуулад өөрсдөө аваа явчихдаг. Оюуханууд арай ангид төвшин хүмүүс юм. Тийм болохоор танаа үеийнхэнтэй би найзлах маш дуртай. Энд чинь өөрөө соёлын үрийг тарьж байгаа байхгүй. Би түр байсан те. Би сэтгэл зүйчдэр очиж уулзчихсан гэдэг. Тэгэхэд надад хэлчихсэн байхгүй. Чи ингээд маш их ажилтдаг, ачаалалтай, стресс үүсэж байна. Чи бол энийг алкоголоор тайлах чадамжтай хүн биш байна. Тэгэхээр би чамд нэг гоё арга зааж өгье. За гэсэн. Хоббитой бол. Загас бүр хоббитой болчих. Өвөл чи загсанд явахгүй ч гэсэн ер нь жоо стресстэй эхлэвэл загасныхаа уурхыг гаргаж ирээд сунгаад тий. Сайхан тоос шороог нарчаад уурга дэгээг нэг ухсраад ингээд за тэгээ буцаагаад ингээд нэг болчих. Нэг цаг болно. Чиний стресс маш сайн тайлгдаж байгаа. Энэ чи юу гэсэн үг вэхэр? Ерөөсөө л стресстэй хүн өөрөө өөрийгөө ингээд чөлөөлмөр санагдсан үед л хоббиныхаа зүйлийг хийчих хэрэгтэй юм бэл. Алкогол биш. Тэгэхээр би одооний залуучууд морь, машин, мотоцикл сонирхож байгаа залууч надад гоё санагддаг. Гоё шүү дээ. Гоё. Тийм хүн хоббитэй үжиж амьд яваа мэдэрнэ шүү дээ. Тийм биз дээ. Яг гашуун үнийн хэлэлт өнөөс одоо мөнгө одоо өдөр болго явна гэдэг чинь машин биш шүү дээ. Нөгөө ирчүүд нь нөгөө өдөржингөө мөнгөний араас явдаг. Тэгэн гут нөгөө бонд үсгсэн хос нь болохоор гадуур ингээд суугаад идэг. 70% нь гаранд байгаад идэг 70% нь тэнд мөнгө өрөөд идэг байж болохгүй шүү дээ. Одоо ингээ хинний нэг шахах асуудал гардаг шүү дээ. Чи нэг уухгүй л бол миний найз биш шүү. Уухгүй л бол нэг муу юм шиг те. Тэр энэ тал дээр ямар байр суурьтай. Одоо хүртэл балайн байгаад байгаа юм уу? Одоо манай үеийнхэн там дуусчаагүй юм. Тийм ярьж ивэл тэгээд шуудхан л хэлий. Тэгж хэлж байгаа хүний боловсролын төвшин хаана байна вэ гэдгийг хараад авчих. Дахиад хэлий. Заавал энэ архийг гэж байгаа хүн бол боловсрлоор маш дутмаг хүн байна гэж ойлгочих. Тэр хүн бол дайсан. Дайсан чамайг алахыг хүсэж байна гэд алахыг хүсэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр найран дээр очиход бол машинтай очсон байгаа. Унганд чи төрүүлсэн шүү дээ. Унганы тамганы байд машин тэрэгтэй очсон. Сайхан хоол идээд, сайхан өрөөл тавиад, тийм ээ. Тэг чи агаар салхинд гараад Монгол улс заншлаараа баярлчаад гэр орн руугаа эрүүл саруул хармаар биш дээ. Тэр унаг тамганы найраа манах жил болгон 8 сартаа ингээд хийдэг л таа. Би хайртай ингээд дотны бүх хүмүүсээ дуудаад нэг өдөр сайхан баярлалтай. Тэгээд энэ анхны жилүүдээс бол энэ аюу шахдаг байсан. Тэгээд сүүлдээ би холоос ирж байгаа хүмүүс. Шүн орой буцсан. Ямар эрсэл гарч болох вэ? Та мэдэхгүй, би мэдэхгүй. Давхар наан чинь эрүүл мэндийн үед ямар ч шалтгаантай болж дотор ирэхдүүд нь гимтдсэн дээ. Сэтгэл санааны үед ямар ч үеж болно. Эсвэл алкогол амьдралд нь ингээ найз нь болж явж исэн үедээ айгүй хэцүү хүнд асуудлуудыг даван тулаад буухгүй шийдсэн хүмүүс ч байгаа. Тэгэхээр тэр хүн уумаар байвал ууг, уумааргүй бол битгий шахаар. Хэцүү шүү дээ. Хэцүү. Тэр хүний эрсдлийг бид нар даахгүй шүү. Хэцүү шүү дээ.
Тэгээ дээр нэмээд бидний одоо мэдлэг боловсролын төвшин байна. Энэ алкогол хэрэглэн гэдэг чинь өөрөө одоо яаж ядаж хэрэглэхээр бол яаж хэрэглэх юм бэ гэдгийг хэдүүлээ одоо жоохон ирчүүд маань ч гэсэн нэг жоохон анхаармаар байна тий. Сайхан хорхог боодог гэдлээ. Араас найх удаг. Гэхдээ тэр доор энэ гидсэн дотор энэ нойр болчиххаа юу болдог талаар ямар ч мэддэхгүй болох. Хамгийн их өвчлөл үүсгэж байгаа зүйл бол хэтрүүлэн хэрэглэсэн арх шүү дээ. Арх шүү дээ тийм. Арх мах сүү энэ гурыг л холж штэ. Яг нэг дор. Мэдлэггүй. Тэгээд яг хамгийн түрүүнд нөгөө ирчүүд нь тэгэл 50 гараал 60 гараал дан имлэгээр битүү явж ин дотор гэсэн. Мэдхгүй би л арх уугаад би энэ мууц. Үгүй л арх хэрэглээгүйгээс болоод алкогол хэрэглээгүйгээс болоод эрүүл мэнд нь мууцсан гэж би л сонсоогүй. Тэгэхээр энэ тоо миний өөрийнх нь л асуудал. Одоо яах юм бэ тэгээд? Хохин л гэж хэлээ л да тэр хүмүүст. Тийм биз дээ хохин. Тиймнээс болоод бид зөөртөө хохин гэж хэлчихсэн. Чи TOEFL-ийн шалгалт өгөхийн тулд энэ Мичиганы сургуулийг олохын тулд хэдэн жил хэдэн шөнө нойргүй онсон билээ. Тэгээ яг ингээд явдаг давдаг дээр ирэнгүүт ганц өдөр найзуудтайгаа шоудаж бол такси барайл харьцал та тий. Машин сохтун машин барьж шинд гоё харагдах гэдэг. Би одоо л өөртөө хохин л гэж хэлдэг. Магадгүй тэр үеийн алдсан алдаа өнөөдөр намайг бүтээсэн байж болно. Тийм үү? Чиний хувьд ч гэсэн чи өөрөө 800 сая төгрөг гэсэн тийм ээ? Алдаж чиний залуу насны чи хорч нь гарсан байж болно шүү дээ. Чи маш сайн ойлгоод Би бол их харамсдаггүй. Би бол харамсдаг. Би бол үннийг хэлэхэд бол харамсдаггүй. Харин ч тухай тийм зүйл болсон. Миний амьдралд бас юм бодуулсан бэ. Их туршлага хуримтлуулсан. Хэцүү мэдрэмжүүдийг их авсан бас сэтгэл санааны чадамжийг бас дээшлүүлж өгсөн. Олон сайн талуудтай гэж боддог. Гэтэ хин нэг яг над чиг бас охироосоо гэж хэлээгүй. Гэтэ энэ жоо өндөр төлбөртэй юм тий. Өндөр төлбөртэй. Гэтэ миний амьдралд болох л байсан зүйл. Би яг тойроод гарч болох л байсан байхаас. Гэтэ би даваад гарсан. Яг л туулаад ирсэн. Тэгэхээр би бол нэг хин зүйл байх стол байсан юм байна да тэгээд гэж боддог. Ер нь бас сэтгэл санаагаа аягүй гой өргөдөлтөө. Өнгөрсөн ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн. Ой яах. Хол явах гэж байгаа юм чинь те. Ийм зүйлсүүд, ийм их зүйлсүүдийг даваад гарахгүй гэж юу гэдэг юм. Аван зүйл болох л байсан байл үү те. Өнгөрсөндөө ингээс шаналж, харамсаад юу ч өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ дотор байгаа энэ хөгийн бодол энэ бүх хөгийн юмнуудаа хайчих хэрэгтэй гэж боддог. Хөгийн савар хийчих. Тэгэхгүй бол урагшлахгүй. Өдөр болгон бодлоо гэж юу өөрчлөх зам хаагаад байгаа шүү дээ. Ингээл оюун санаа бодлороо ингээл. Яг үнэ. Хацаанд оруулчихад байгаа шүү. Тэгэхээр ийм хөгийн боддог өнгөрсөн дурсамжаа бодож эргэцүүлдэг бол раваа ичаараа л ичлэнэ. За энэ архины талаар бүр хазаагаа яваад өгч хоёлаа. Тэглээ. Би зүгээр л завтаа хүмүүс их болох архиуж гэж бодож байна. Архи хямдхан байна гэж бодож байна. Тэгээд засгийн газраас хууль тогтоомжууд дээр үйлдвэрлэгч талдан ч тэр хэрэглэгч талдан ч тэр аль аль нэлээ их нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгөх ёстой гэж бодож байна. Тэгээ одоо орчин үеийн соёлдсон нийгэмд хүн болгон мэдлэг мэдээллийг хаанаас ч авах боломжтой болсон. Залуучууд бол их соёлтой архийг хэрэгэлдэг болсон байлээ. Их хинж баг удаг болсон байлээ. Хамгийн гол зүйл нь зөв сэтгэл санааны тайван байх үедээ энэ зүйлийг өчүүхээ багахыг хэрэглэмээр байвал те. Тэгээ зогсож сурах хэрэгтэй. Зогс суран гэдэг нь хамгийн том авьяас юм биш нэг хэлжсэн. Тийм шүү дээ. Ер нь би өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Хүн ер нь мэдхгүйгээ мэддэг байх ёстой гэдэг чинь л хамгийн том эрдэм юм аа гэж л тэр ихгүй. За би ингэж болиё. Энээс цааш дэмий. Энээс цааш юу болохыг би тааш. Тэгэхээр ингэж л болиё. За яг хуу чи нэг санаачлаг гаргаж जैन те энэ дээр анхаарчвал үнийн нэмэгч гэдэг юм үйлдвэрлэгчтэй тохиролцох гэдэг юм. Би тэрэн дээр ингэж боддөг юм аа. Гадны орноос нэг туршлага авъя гэж манайхан сайд дарга нар ингээл те Сингапур руу нийтдээ 106 удаагийн туршлага судлага ажиллаад явсан байж гэж байгаа шиг ингээд Дубай явлаа гэдэг. Зүгээр энгийн нэг туршлагыг авчмаар санагдав. Жишээлбэл ингээд барууны орн за тэр дундаа Америкт ямар ч сервис үйлчилгээний одоо хатуу ундагаар үйлчилдэг газар те Америкийн нутаг дэвсгэр дээр л бол ямар ч хоолны газар байсан. Ширээн дээр шилтээ архи тавь хөдөлдөг. За хоёул нэг газар ороод нэг шилтээ виски авлаа гэж үдээ. Хоёулод 100 г хийчихэл яваад гэн. Хоёулыг тэр лангууны ард байна. Ахад авъя байж бол намаагүй. За Америкт ажиллаж байгаа солонгос хоолны газар орлоо. Би харж л байсан. Хоол идлээ. Нэг шил сөөжөө авчихингууд нэг хунгалчаад үлдсэн шилтэйг бас аргын ирлээд л дээ.
Нэг жижигхэн данг шиг юм дотор бүх ингэ сууж үйж байгаа байхгүй. Шилийн аваа авчихна. Хуулиараа болдоггүй маа. Энэ бол бас их сонио ойлголт байл шүү. Виски аваад нэг шилийг авангууд гайхаж байгаа байхгүй. Барал. Зөв гласаар авчиж байгаа. За ойлоо 1 2 3 ундагуула хангалттай босоод явчихна. Тэнд арх виски үлдчихэл байгаа байхгүй. Эн чинь өөрөө зөв хэрэглээ болоход маш их нэмэртэй юм бэл. За хоёулаа Монголд нэг газар орлоо тийм үү? Нэг шил виски авлаа. Хүү дуусгachиж явна шүүгээл хэтрүүл хэрэглэж болчихдог байхгүй. Тэр ийм жижигхэн калчер дээр бид нар ажиллаж эхлэх хэрэгтэй байхгүй. Ресторан, бар, караоке, найт клуб, ширээн дээр шилтэй арх тавихыг орилно. Эсвэл грамаар заргач гэх тийм үү? Бас анх удаа сонсч сонир юм байна. Энд чинь л ядч нь туршлах судлах нэг өнцөг үстэй. Зөв. Тэ? Ер нь манай бар шилтийг зархаа болцоо 50 г 100 г л зардаг. Тэгээ та нар авал ав гэх юм. Энд чинь нэг тийм одоо хүний ёсоос гажууд хүн болгоно ойлгохгүй асуудал биш байхгүй. Зүгээр ингээд үйлчлээд эхэлвэл ялангуяа хатуу алкогольны төрөл төр хүмүүс хэрэглэх нь хамаагүй багасна. Хамаагүй багасна. Энэ маань өөр ашигын маржин тухайн бизнес эрхлэгчдсэн ашигтай. Хин энэ win-win зарчим уусна. Би ч тохируулаад хэрэглэжлээ. Болоо. Нөгөөдөл ч гэсэн бизнес эрхлэгчсэн нэг шилийг зарсанд орвол задгаагаар зарсан өөрт нь ашигтай байдаг. Задгаар нь л зарч илдэг. Яагаад энийг хийж болдоггүй? Энэ бол ганцхан мөр журам юм уу хууль ганцхан мөрийг л оруулчихад мэдгэдэггүй зөрчлөлт. Янзтай. Зөвхөн нэг жишээ. Энэ маань бол миний харж байгаа манай сайд дарга нарын туршлага судлах ажлын хүрээнд зүгээр л очиод харж очиод нөхдөл бас нэг газар суудаг л билгүүд. Харчмаар л асуудал санагдсан шүү дээ. За тэгээд энэ удаагийн подкаст их сонирхолтой боллоо. Нууц чалга үнэн ярьлаа. Тэгээд архийг нэг талдаа хит их буруутгасан ч байхгүй. Тийм. Нөгөө талд бол хүмүүсийг их буруутгахмаар санагдсан надад. Хэрэглээ талаасаа, соёл талаасаа тийм. Тэгээд ямар ч тач бас их хэрэглээ сайн зүйлд хүрэхгүй гэдэг хүм болгол мэдчихэж байгаа хоёлоо нэмж давс сужирлаж яриач яхаа тийм. Тэгэхээр энэ тал дээр засгийн газраас их ажлыг хийх ёстой гэж бодож байна. Энэ сая таны ярьсныг мөрийг яагаад оруулж өгч болохгүй гэж тийм. Бас их сонирхолтой шүү. Ямар үр дүн гарах нь хэсэг хугацааны дараа судалгаагаар тоон баримтаар гаргаад ирлээ тийм. За тань төгсгөлд нь хэлэх юм байна. За ер нь бол залуу юм маань, залуучууд маань одооний 20, 25, 30 настай залуучууд маань маш ухаалаг, гоё хандлагатай болж байна. Бидний үеийнхний авахын аваад хайхын хаяад урагшлаарай. Хаях зүйлс дунд нь хатуу арх, алкогольны хэрэглээг тэр дундаа тэр хэрэглээг огт бити хэрэгэл. Хүсэх зүйл биш. Чи мэдэндээ за одоос 20 жилийн өмнө, 25 жилийн өмнө жоохон махлагдсан хүмүүс ихгүй харагддаг гэсэн. Баян юм шиг харагддаг гэсэн. Өнөөдөр ямар вэ? Ядуу үнэл өвчин болсон тарган бол. Арчааг үний өвчин. Тарган фит битээ хүн хоёр яг ижилхэн үзүүлэлттэй багт хинийн тушаал төвшүүлгөө гэд асуухад мэн хамаатан садан барьж тэр тарган үнийг сонгохоо болцсон. Яагаад гэвэл өөрийгөө захирж удирдах чадаагүй хүн алба бэлтгэх компани удирдах чадах уу гэдгийг манай бизнес эрхлэгч нар ч хардаг болсон. Яг мөн үүнтэй адил залуу үе маань арх огт хэрэгэлдэггүй гэвэл энэ өөрөө гангараа болцсон байхгүй. Тийм. Энэнгээрээ гайхуулж яв. Энэнгээрээ гангарч яв. Нэмэх нь маш гоё хандлагатай болж яв. Тэгвэл энэ улсыг тэгтээ дэрнгүү дараагийн 5, 10, 20 жил удирдах хүмүүс маань тийм болоод эхлэвэл гоё байхгүй юу? Би энийг л хүсэж байна. Энийг л захих байна. Чадахгүй манай залуучууд мундаг штеп. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.